Энэхүү засгийн газар дэд сайдуудыг комиссариараас улсын хурлд гарчсан намын бүлэг шуурхай хуралдаж ерөнхий сайд Зандан Шатарт шаардлага хүргэлээ. За энэхүү шаардлагад дэд сайд нарын томилгоог цуцгалж засгийн газрын бүтцийг цөөрүүлэхгүй бол эрх намрын чуулганаар засгийн газрыг огцруулах асуудлыг хүнднэ гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд Гомжовын Зандан Шатрын засгийн газар эдийн засгийн өнөөгийн бодит байдалд бодит үнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуй нэгжүүдийн хувьд тулгымдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй иргэдийн амжилтыг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн давхар үтцийг буруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр айгинтлах байгуулах харлан шийдвэрүүд гаргаж байна. Үүгээр өмнөх засгийн газрын алдаа завхарлыг засаж эдийн засгийн өсөлтийг дэмжиж авилгалтай тэмцэн гэж найдсан олон нийтийн иргэдийг хөсөрдүүлж байна. Иймээс арчилсан намын бүлэг Ерөнхий сайд Гомжовын Зандан Шатрын засгийн газрын өнөөдрийн 2025 оны 10 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томлох шийдвэрээ цуцалж засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цонхтох санал боловсруулж намрын чуулганд улсын их хурлд оруулж ирэхийг арчилсан намын бүлгээс шаардж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг арчилсан намын бүлгээс тавих болно гэдэг дээр арчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдэж шаардлагыг баталсныг та бүхэндээ бас дуулгая.